우리 함께라면 언제나 영화 같은 하루야. Oh, one day 빛나는 오늘 함께 웃고 함께 노래해. 소중한 이 순간 모여서 우리의 이야기. Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Хамгийн сүүлд оруулсан Солонгос ютубер эмэгтэй эмчлэг дээр олон хүн Brave AI-ийн талаар их асуусан учраас би өөр дээрээ туршиж хийж үзүүлэхээр боллоо. Би өөрөө солонгос хэл дээр хаяг нээгээд хийгээд туршаад үзсэн учраас та хэдийг бас дуурайгаад хийгээд үзээрэй гэд бэлтлээ. Тэгээ би мэрэгжлийн хүн биш тул таалагдахгүй бол алгасаарай гэж хүсье. Хэрэгтэй хүндээ хэрэг болох байх гэж найдаж байна. За ингээд бичлэг рүү орцгоё. За хамгийн түрүүнд Brave AI руугаа ороод за би ингээд өмнө ингэж хийсэн байгаа солонгос хэл дээр. За одоо энийг ингээд new project дээрээ дараад text to video гэдэг хэсэг рүүгээ оруулаад ингээд орчихъя. Солонгосын ерөнхийлөгч ингээд 5 жилийн ял авсан гэсэн талаар би хийж оруулж үзсэн. Тэгээд энийг нээвэр дээрээс мэдээг нь хуулж авсан байгаа. За одоо ингээд юу яа? Chrome руу орж агаад нээврээ нэгэд нээврээс нэг ямар ч хамаагүй мэдээ хуулж авнаа. За тэгээ гадаад хэл дээр хийх гэж байгаа бол энийг сайн баталгаажуулаад ChatGPT юм уу? Өөр AI ашиглаад орчуулад ярианы хэлбэрт болгоод Brave AI-а Safari болон Chrome дээрээс хайлт хийгээд компьютер дээрээ татаа суулгаж болно. Эсвэл өөрийн Gmail хаягаараа үндсэн вебсайт дээрээс нь шууд нэвтрээд ашиглаж болно. Тэгээ би татаж аваад суулгацсан учраас тэр хэсгийг нь алхамжил заахгүйгээр шууд хийгээд явчихлаа. Тэгээд бас заавал миний хийж байгаагаар дуурайж хийх албагүй. Өөрийн дуртай мэдлэг мэдээлэл сурталчилгаа, үлгэр домог юу гэдгийг бүх мэдээг ийм аргаар хүссэн хэл дээр хийж болно. Тэгээ одоогоор монгол хэл дээр байхгүй байгаа. Тэгээ миний бодлоор эрчимтэй хөгжиж байгаа учраас удахгүй монгол хэл дээр дэмждэг болох байхаа. Тэгээ Brave-ийг заавал AI-ыг нь ашиглахгүйгээр өөр байдлаар бас ашиглаж болдог. Тэгээд тэрийг нь дараа нь би зааж оруулнаа. За би мэдээгээ олчих шиг боллоо. Тэгээ бас ерөнхийлөгчтэй холбоотой мэдээлэл нь явж байгаа. Тэгээд ерөнхийлөгч рүү хазаагаад байх юм аа. Тэгээд жишээн дээр хийж байгаа болохоор ач холбогдлохгүйгээр хуулаад авъя. За энийг хуулаад солонгос хэл дээр болцсон байна. За энийг Cloud AI дээр солонгос хэл дээр ярианы хэлбэрт оруулаад бэлтгээд гаргаад өг. За нөгөө сэтгүүлчийн хэсгийг хасаад энийг одоо мэдээгээ яг ямар юм хийсэн байгаагаа монгол руугаа орчуулж унших хэрэгтэй. Энийг гинэ. Монгол хэл дээр орчуул. За тэгээд Лежимион ерөнхийлөгч маань 26-ны өдөр хагас хүнтэй эрүүл ахуйн бүтээгдэхүүнтэй холбоотой нийтлэлийг үзээд өөрийн Twitter хуудсандаа энэ чиглэл сайн бий болвол сайн байх
байх та гэж үчижээ гинэ. Тэгээд зэрэг компаниуд хэрэглэгчдийн сонголтыг өргөжүүлэхийн зэрэгцээ чанарыг хадгалах зорилгоор дунд бага үнийн шинэ бүтээгдэхүүн гаргахаар болсон тухай өгүүлжээ. За ингээд иймэрхүү утгатай мэдээ байна. За энийг одоо дахиад хуулангуудаа за энэ дээр оруулна. Next товч дараад үргэлжлүүлсэн бол хамгийн дээр байрлах хэсэгт бол хэмжээгээ тохируулах хэсэг байгаа. Одоо босоо хэмжээ юу, хэвтээ хэмжээ юу гэдгээ тохируулнаа. Яг доор байрлах хэсэгт бол AI voice буюу дуу хоолойгоо сонгох хэсэг харагдана. Дарж ороод эрэгтэй, эмэгтэй хоолойгоо сонгож тохируулнаа. За тэгээд дарж орох юм бол ингэж харагдах бөгөөд чихвчний зурагтай хэсэгтэр дарах юм бол дуу хоолойгоо сонсох боломжтой. Тэгээ хэлбэрчлээд би Pre дээрх сонголт дараад үнэгүй хувилбарыг нь сонгож ашиглая. Тэгээд цааш үргэлжлүүлээд хэл сонгох хэсэг дээр цөөхөн улсын сонголт харагдчихээн. Тэгээ би солонгос хэл дээр мэдээ бэлдсэн учраас солонгос хэл дээр чек хийлээ. За би тэгээд эмэгтэй дуу хоолойгоор уншуулах сонирхолтой учраас эмэгтэй дээр чек хийгээд доод хэсэг рүү харах юм бол насны ангилал нь харагдана. Тэгээ би залуухан эмэгтэй дуу хоолойгоор хийлгэх сонирхолтой байгаа учраас тэр хэсэг дээр нь чек хийлээ. Тэгээд Pre сонголтоор хамгийн ихний дуу хоолойгоо чек хийгээд цааш үргэлжлүүлээд Confirm товч дараад дахин Continue видео товч дээр дарж үргэлжлүүлээд видеог маань AI автоматар боловсруулад гаргаж ирэх болно. Нэг их юм шаардахгүй ингээд бичлэг нь ингээд ерөнхийдөө автоматар AI өөрөө бүтээгээд зураг хэрэгтэй шаардлагатай тэр юутай холбоотой бүгдийг ингээд өөрөө бэлдээд автоматар гаргаад ирнэ. За тэгээд хэрвээ таалагдахгүй зураг ч юм уу эсвэл нөгөө нэг ямар ч хамааралгүй тийм зураг ороод ирсэн байх юм бол тэрийг өөрөө AI ашиглаад орлуулад өөр зургаар хийчих болно. Тэгээд өөр юм шаардахгүй дээ. Тэгээд за ингээд одоо энийг бэлэн болсон байна. За би нөгөө микрофон асаацсан байгаа болохоор зэрэг ингээд сонсогдохгүй. Тэг би тэгээ бичлэгнийхэн төгсгөлд ингээд харуулчихна. За ингээд нөгөө эмэгтэйчүүдийн хэрэглэлийн талаар яатсан мэсэн болохоор энийг ингэж оруулаад за энэний хооронд ингээд зураг татаад оруулчих болно гэсэн үг. За жишээ нь би өөрийнхөө одоо нэг ийм зургийг одоо энэ зургийг ингээд өөрчлөе гэж бодъё. Өөрийнхөө энэ зургийг ингээд за энэ 1 2 3 дахь дээр нь ингээд харуулад оруулчихъя. За тэгэнгүүтээ энийгээ зургаад томруулаад жоохон доошлуулад ингээд зураг сольчих болно. Оронд нь эсвэл богино хэмжээний зураг орлуулад хийж болно. За тэгтээ би энийг ашиглахгүй ээ. Өөрийнхөө зураг оруулахгүй. Энийг хаснаа. За одоо надад бол ерөөсөө би зөвхөн туршилтаар хийж байгаа учраас хамаагүй учраас би нэг шууд ингээд болцсон гэж үзээд экспорт тавьч дараад одоо энийг видео MP4-ээр нь авна. Ерөөсөө л ингээд энэ десктоп дээр хадгалчихъя. Сэвлээд. За тэгээд ингээд болоо доо амархан. За ингээд бичлэг маань ингээд бэлэн болсон. Тэгээд за одоо тэгээд хамгийн төгсгөлд нь бичлэг маань ямар бичлэг болсон байгааг та нар маань үзээрэй. Тэгээд энэ маань хэрэгтэй үндэ хэрэг болох байхаа. Тэгээд таалагдахгүй болвол
алгасаараа гэж хүсье. Тэгээд угаасаа би мэрэгжлийн хүн биш. Компьютерийн мэдлэгтэй хүн биш учраас хагас дутуу тайлбарлаж магадгүй. За тэгээ энэ хүртэл үзсэнд баярлалаа. Баяртай. Дараагийнхын бичлэгээр би бас өөр Солонгос ютуберийн талаарх бичлэг бэлдэж оруулах болно. 자, баяртай. 생활용품 업계에서 중저가 생리대를 오프라인 매장에서도 더 많이 팔기로 했대요. 이재명 대통령이 26일에 반값 생리대 관련 기사를 보고 자기 X옛날 트위터 계정에다가 제대로 자리를 잡으면 좋겠는데요 라고 글을 남겼어요. 그 기사 내용을 보니까요. 유한킴벌리랑 LG 유니참 같은 생활용품 회사들이 소비자들 선택폭을 넓히면서도 품질은 유지하려고 중저가 신제품을 내놓기로 했다고 하더라고요. 유한킴벌리는 지금 있는 중저가 생리대를 오프라인 매장에서 더 많이 팔고 올해 2분기에는 좋은 느낌 브랜드로 새로운 중저가 제품도 출시할 거래요. LG 유니참도 기본 기능은 충실하면서 가격은 기존 프리미엄 제품의 절반 정도인 중저가 제품을 다음 달 3월에 내놓는데요. 업계에서 이렇게 저가형 생리대를 더 많이 만들기로 한 건 요즘 정부 정책 방향 때문이라는 얘기가 나오고 있어요. 이 대통령이 지난 20일 국무회의에서 해외 생리대보다 우리나라 생리대가 40% 가까이 비싼 것 같다면서 싼 것도 만들어 팔아야 가난한 사람도 쓸 것 아닌가라고 지적했거든요. 그리고 아주 기본적인 품질을 갖춘 생리대를 싸게 만들어 무상 공급하는 방안을 연구해 보려 한다고도 말했어요. 원민경 성평등가족부 장관한테는 이런 식으로 하면 국가가 개입해야 한다면서 위탁 생산해서 일정 대상에게 무상 공급하는 것도 검토해보라고 지시하기도 했대요.